Гаруйхан настай 30-аад компани эзэн Цэрэнбат намынхаа татаасаар байгаль орчин аялал жуулчлалын яамны сайд болж байсан энэ эрхмийг тэр бүр хүмүүс танихгүй. Маш хурдан хугацаанд 30-аад компани эзэн болсон Цэрэнбат мөнгөтэй хүн улс төрд саадгүй явдгийн бодит жишээ гэлтэй. Бүрийн албанд орохоос өмнө тэрээр компаниудынхаа үйл ажиллагааг явуулахын тулд эрх ашигынхаа хүрээнд маш олон хүнтэй харьцдаг нь тодорхой. Ихээхэн хэмжээний мөнгө эргэлддэг байгаль орчин аялал жуулчлалын яамны сайд байхдаа эрх мэдэл албан тушаалаа ургуулan ашиглаж бусдад давуу эрх олгосон төслийн мөнгийг хувьдаа завшсан байж болзошгүй гэх үндэслэлээр эрүүгийн хэрэгт шалгагдаж авилгатай тэмцэх газрын үүдийг сахилж чулуу нисэлж суусан цаг нь саяхан. Тэгвэл Цэрэнбат дархан арьс жирний цогцлборын дараагаар томилогджээ. Мөнгөтэй хүмүүс нь албан тушаал наймаалцаад өнгөтэй өөдтэйг нь хамаад явчих юм бол энэ улсад чинь жирээ иргэдэн яаж амьдрах юм бэ?